Танай цаана уу доктор Котокан. За өнөөдрийн ярилцах сэдв болох дээр охтуудад илүү зориулсан сэдв байгаа. За тэгээд сарын тэмдгийн эрүүл ахуйны талаар хэдүүлээ сайхан ярилцгаанаа. За сарын тэмдгийн үеийн ариун цэврийг сахих нь болохоор сарын тэмдгийн үеийн ариун цэвэр болон эрүүл мэндийг сахих нь хамгийн чухал үйл явц байдаг. За тэгээд сарын тэмдгийн бүтээх үед ариун цэврийн хэрэгслүүдийг хэрхэн яаж хэрэглэх, халдвараас өртсөн сэргийлэх дадал хэвшилтэй болох нь эмэгтэй хүн болон охид бүсгүүчүүд болгонд маш чухал байдаг. За сарын тэмдэг гэдэг зүйл маань болох дээр ерөнхийдөө бол эмэгтэй охтууд эмэгтэйчүүдэд охтуудад тийм ээ 12 наснаас ахуулаад ирж эхэлдэг. За нийтдээ бол ерөнхийдөө хүний эмэгтэй хүний амьдралын туршид 450-аас 500 удаа өндгөн боловсрч сарын тэмдэг гэдэг зүйл маань ирдэг. За энэ сарын тэмдэг маань болохоор нарийн нийгмэл дааврын процедуртай явдаг юм үйл явц байгаа. Өөр өмд нөхөн өрчхүн эрхтний бас нийгэм үйл ажиллагааны нэг хэлбэр байдаг. За тэгээд сарын тэмдэг маань болохоор дотроо ингээд 4 үе шаттай. За ер нь бол биднэрт мэдэгддгээр бол менстрац буюу сарын тэмдэг ирэх хугацааг бид нар мэддэг тийм охтууд энгийнээр хэлэх юм бол бүтрэнээс сарын тэмдгийн цус алдал буюу цус гоожхыг сарын тэмдэг гэж хэлж байгаа. За энэ маань болохоор мөчлөгтэй мөчлөггүй гэдэг хоёр янз байдаг. За ер нь бол мөчлөгтэй гэдэг нь бол маш эрүүл гэсэн үг. Мөчлөггүй гэхээр бас эмчийн тусламжийг авах шаардлагатай гэсэн үг. За амьдралынхаа туршид эмэгтэй хүн 450-аас 500 удаа энэ сарын тэмдэг гэдэг зүйл ирдэг. За нийтдээ 12 наснаас 51 нас хүртэл үргэлжилж болдог. За ерөнхийдөө 50-аас дээш гараад ирэхээр сарын тэмдэг эрггүй болохыг цэвэршилт гэж нэрлэж байгаа тийм ээ. За ийм процедур бас болдог байх нэ. За тэгээ сарын тэмдгийн мөчлөг гэдэг маань болохоор сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирсэн эхний өдөр хүртэлх хугацааг тоолохоор 28 хоног, 21 хоног, 35 хоног, 45 хоногийн эмэгтэй хүн болгонд огтд өөр хоног тоологдож болно. За энэ маань болохоор яг 3 сарын туршид ингээд тогтмол 21 хоногийн хүчлэгтэй 28 хоногийн хүчлэгтэй ирээд байх юм бол энэ маань сарын тэмдэг тогтвортой ирж ийн гэж үздэг байгаа. За тэгээ энийг ингээд сарын тэмдгийн ирэх хэмжээ нь бол харилцан адилгүй байдаг. Тухайн эмэгтэйчүүд охтуудынхаа даавраас бас хамаардаг байгаа. За энэ дааврын зохицуулга бол маш нарийн нийлмэл процедур явагддаг. За ер нь энгийнээр хэлэх юм бол умайн саласт хууларч унахыг л сарын тэмдэг гэж нэрлэдэг байгаа. За бүр лавшруулаад судлах юм бол өндөн нисэн маань гадагшлаад умаада үр тогтоогүй тохиолдолд уман салстын хөвсийсэн идүүд хуулраад цусаалтыг үүсгдэг. Энэ бол физиологийн хэвийн үйл явц байдаг. За тэгэхээр анх сарын тэмдэг ирэх үед бол охтууд маань миний хувьд ихэд анх сарын тэмдэг маань 13 настай иржсэн. Тэр үед бол би цус гарахаар нь ээж дээр очил ээж би явах гэж байгаа юм шиг надаас цус гараад байна гэдэг ингэж анх ээжтэй хэлээд ээж маань ингээд эмэгтэй хүн болгоноос ийм зүйл гардаг. За энэ үед нь ариун цэврийг сайн сахиах хэрэгтэй гэж хэлж байсан. Гэхдээ төдийлөн яг ингэх ёстой шүү, тэгэх ёстой шүү гэж нарийн юу нь бол заалгаж байгаагүй. За тэгээд яг сурагч болгоод 10 жилдээ бол угаасаа нөхөрч эрүүл мэндийн хичээл ордог тий. Гэхдээ тэрэн дээр бол өндгөрч умаа өтрий гэл тэдгээр эрхтнүүдийн бүтэц үйл ажиллагаа яадаг талаар л ордог болохоос биш яг нарийн тийм дотночилчтэй сарын тэмдгийн эрүүл ахуйг ингэх ёстой шүү гэдэг ёстой шүү гэж юу нь бол бас нарийн нэг орж байгаагүй санагддаг. Тийм учраас охтуудтай зориулаад энэ хөө сэдвийг бас бэлдсэн байгаа. За тэгээд сарын тэмдгийн эрүүл ахуй сахиснаар ямар ач холбогдолтой юм бэ? Яагаад заавал ингээд энэ сарын тэмдэг ирэх үед эрүүл ахуй сахиарай гэж зөвлөд байгаа вэ гэхээр
Сарын тэмдгийн эрүүл ахуй бол одоо эмэгтэй хүний хамгийн нандин чухал одоо мөчүүдийн эрүүл ахуйгаар сахин гэсэн үг. За энэ маань эрүүл мэндийн эрсдлийг бууруулж өгдөг. За нэг сарын тэмдэг ирэх үед одоо бол тренийн халдвар, за шээс зам, бүлгийн замын халдвар, сарын тэмдгийн үед өдөө үрдэх халдвар авах эрсдлүүд нэмэгддэг. Тийм учраас сарын тэмдгийн үед эрүүл ахуйгаа сахих нь одоо энэ эрсдлийг бууруулж өгдөг. За мөн дээрээс нь одоо өөртөө итгэлийг бий болгодог. Мэдээ сарын тэмдэг ирэх үед тухгүй тэ нойтон оргисон эвгүй үнэр гарах юм мэдрэмжүүд төрдөг. Тэгэхээр ойр ойрхон ариун цэврийн хэрэгслээс солиод тийм ээ эрүүл ахуйгаа сахиснаар өөртөө итгэлтэй болох үндс нь бүрддэг. Ер нь бол өсвөр насны охтуудад ариун цэврийн хэрэгслээ одоо солих тий сарын тэмдэг ирсэн үедээ одоо бусдтай харилцахад нэлийн бэрхшээлтэй буюу жоохон хэцүү санагддаг үе байдаг. Тэгээд мэдээ тав тухтай байдлыг сайжруулж өгдөг. Сарын тэмдгийн эрүүл ахуйг сагснаар одоо ариун цэврийн хэрэгслээ зөв ашиглах дадал хөвшилтэй болно. За түүнийг зааж мөрдөх юм бол нөгөө гоожрох, нэвтрэх, за эвгүй үнэр гарахаас үрдсэн сэргийлэх юм боломжтой. За мөн дээрээс нь хувь хүнийг хүчрхүүлж өгдөг. Энэ нь үгс үгээр сарын тэмдэг гэдэг бол физиологийн үйл явц. Энэ сарын тэмдгийг ирэх үед эрүүл ахуйгаа сахих ёстой гэдгийг ухамсарсан байх ёстой. Ингэснээрээ боловсралтай болж байна гэсэн үг тий. Заримдаа бид нар одоо мэдгүй зүйлээс маш хүмүүс айдаг. Энэ юу вэ гэхээр сайн мэдгүй учраас л тэр зүйлээс одоо айдаг. Тийм учраас сарын тэмдгийн эрүүл ахуй одоо сахин ийм сайхан ач холбогдолтой байдаг байх нэ. За тэгээд сарын тэмдэг ирэх үед бол одоо мэдээж хамгийн гол одоо хэрэглэгддэг зүйл нь тэр бүтээгдэхүүн байдаг. За сарын тэмдгийн үед одоо мэдээж одоо өдрийн цус гарна тий. За цус гарсан үед бол одоо сонголтын дээр анхаарах хэрэгтэй. Ер нь бол ариун цэврийн хэрэгсэл гэдэг болон том эмэгтэйчүүдийн дунд одоо ярьдаг зүйл маань 3 янз байгаа. За тэгэхээр нэгдүгээр бол дэвсгэр. Дэвсгэр энэ дэр одоо жоохон буруу учирсан юм шүү. За дэвсгэр буюу одоо нөгөө ариун цэврийн хэрэглэлүүдийг хэлээд байгаа. За ариун цэврийн хэрэглэл маань дотроо маш олон одоо төрөл байдаг. За тэгээд дээрээс нь маань болгодог дотор хувцсан дотор одоо наагаад хэрэглэдэг туузан хэлбэртэй ийм зүйл байдаг. За тэгээд ариун цэврийн хэрэглэлээ 4-6 цаг тутам сольж явах хэрэгтэй. За мөн дээрээс нь солиод одоо тий тодорхой хэмжээний нөгөө уутан боогоод одоо гадуур бол нөгөө санитар ууд гэдэг байдаг ариун цэврийн хэрэгслийг хийдэг ууд гэдэг. Тэгээ мэдээж тийм уудыг байнга одоо охтууд аваад явах боломжгүй учраас эхний одоо нөгөө дараагийн удаа хэрэглэх солих гэж байгаа ариун цэврийн хэрэгслийнхаа гадна талын гялгар ууданд нь боогоод одоо зориултын савнд хайж явах хэрэгтэй. За энэ шингэн одоо сарын тэмдгийн урсаж гарч ирэхэд тэр туузан дээр одоо шингээгч буюу памперстай л ер нь бол төстэй материалаар хийгдсэн байдаг. Тэгээд за сарын тэмдгийн үед болохтой нөгөө ариун цэврийн хэрэгслүүдээ сонгож авахад ариун цэврийн хэрэгслийн гадна талд одоо зааврууд нь байдаг тий. Тэр нь болохоор хэрэг хэмжээтэй эрдгээс хамаарат хэдий хэр урттай одоо ариун цэврийн хэрэгслийг сонгох вэ гэж байдаг. За ерөнхийдөө бол 240 мл-ээс 400 мм-ээс 410 мм хүртэл ийм ариун цэврийн хэрэгслүүд байдаг. За мөн дээрээс нь одоо 2 тусалтай, 1 тусалтай, 3 тусалтай, 4, 5 тусалтай гэдэг гадна талдаа тэмдэглэсэн байдаг. За тэр тусал нь ямар учиртай юм бэ? Нэг тусал нь 15-20 мл-ийг шингээх боломжтой гэж үзсэн байдаг. За ихэнх одоо ариун цэврийн хэрэгслүүд жирийн одоо өдрийн туршид хэрэглэх ариун цэврийн хэрэгсэл бол 3 тусалтай. За шөнийн туршид хэрэглэхээр бол 5 тусалтай гийн сонгож авч хэрэглэх хэрэгтэй. Мэдээж одоо ариун цэврийн хэрэгслүүд бол маш олон төрөл байгаа учраас өөрийнхөө бие дэвтээх үнэтэй өөрөө хэрэглэхэд хялбар за хүнд материалаар хийгдсэн хашил төрөлтгөө тэтгэр зөвлөдүүдийг сонгож авах хэрэгтэй. За дараагийн хэрэглэдэг зүйл маань бас тампон буюу ОБ гэдэг бид нар мэднэ тийм ээ. За тампон нь болохоор одоо нэг ийм харахад нэг ийм урт гожгоор ийм хөвгөнлөг ийм материалаар хийгдсэн тийм зүйл байдаг. За одоо цилиндр хэлбэртэй
За сарын тэмдэг ирэх үедээ одоо маш их хэмжээгээр ирээд байдаг те яаралтай одоо ийм баяр ёслол эднэрт орох шаардлагатай тийм болсон үед одоо хэрэглүүл надад бас их зүгээр санагдсан. За тэгээд энэ маань болох тэр гадна талаараа нэг юм ялгар уудтай байдаг. За ууднаас нь гаргаад мушгаад ингээд мушгаар одоо гадна талынхын дэлгэр утас салчдаг. За тэгээд доотлолтоо нэг юм уцастай байгаа. За тэгээд энийг одоо өдрээр үгүй хийгээд хийгээд тогтооч. За энийг тогтоосныхаа дараа 4-6 цаг тутам за эвгүй өргөд байвал бас 2-4 цаг тутам бас солиод хэрглэж болно. За өдрийнээс гарахтаа тэр нэг унжсан цаа шүү дээ. Тэр утаснаас татаал гаргаал хай чинь. Эхний удаа тавлж байгаа юм эвгүй мэдрэмж төрдөг. Тэгээд аажимдаа болох тэр бас тасчдаг юм байлээ. За тэгээд сарын тэмдгийн аяг гэж байгаа. За сарын тэмдгийн аяг юм маань болох тэр ер нь бол сүүлийн үед бол бас байгаль орчинд ээлтэй те гэж үзээд байгаа юм бас нэг зүйл байгаа. За энэ болохоор хугацаа зур уян тийм материалаар хийгдсэн үтрэнд ороод тогтчдог. За мөн дээрээс нь одоо 12 цаг энэ туршид хэрэглэх боломжтой байдаг. За нийтдээ одоо энэ аягнууд маань бас дотроо нөгөө нэг маш олон миллилитртэй тэгээ 3 миллилитр 3 янзын бас байдаг юм байлээ. За тэгээд охтууд маань бол ихний ээлжинд бол угаасаа л одоо тэгээд ариун цэврийн хэрэглэлүүдийг хэрэгжилж байгаа. За тэгээ айжмдаа бас тампоныг бас хэрэгжилж үзвэл бас зүгээр. За энэ сарын тэмдгийн аягыг бол би бол хэрэгж үзээг учраас бас зөвлөж мэдэхгүй байна. Гэхдээ дэлхийн нийтэд бол бас нөгөө зардал багтай, байгаль орчинд ээлтэй, тэгээд дахин хэрэглэх боломжтойгоор энэ бас даваа талтай байдаг. Яа тэгээд сарын тэмдгийн үед болох тэр эрүүл ахуйн зөвлөмжүүдийг маш сайн баримталж авах хэрэгтэй. Ер нь бол цус гэдэг бол ерөөсөө л тэжээлт орчин байдаг. Цусны үнэр бол одоо энэ хорвоо дэлхийд дээр хамгийн муухай үнэр гэж явдаг шүү дээ. Хамгийн одоо хүнд хортой тийм үнэр үүдийн тоонд хордог. Тэгэхээр цус маань маш хурдан мууддаг. Тийм учраас одоо сарын тэмдэг ирэх үед одоо цус гарч байгаа шүү дээ. Тэр цус маань маш хурдан муудаад одоо халуун орчинд байх юм бол бүр одоо муухай үнэртэй болоод ялбаагаад юм болдог учраас охтууд маань сарын тэмдэг ирэх үед ариун цэврийн хэрэгслээ ойр ойрхон солих хэрэгтэй. За мэдээж ариун цэврийн хэрэгслээ солихоос өмнө гараа угаах, сесны дараа гараа угаах нь одоо өдрийн халдвар, за тэгшээс бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх ач тустай гэдэг. За дээрэс нь мөн бүтээл түмний тогтмол солих сарын тэмдэг нь одоо гожил удаан хугацаагаар тэр ариун цэврийн хэрэгслээ солихгүй яваад ах юм бол одоо бас сөрөг нөлөөтэй гэдгийг ухамсарсан учраас дорн одоо ариун цэврийн газруудад ороод гэж солиод тийм ээ тэрийгээ бас дараагийн хүндээ тухтай байлгах зорилгоор бас ингээд дэлгээд хаяггүйгээр бүрэн килод нуглаад бас цэвэрхэн савнд хийгээд орхиж явах хэрэгтэй. За дараагийн зүйл нь бол ариун цэврийг сахих гэж байна. За мэдээ сарын тэмдэг ирсэн үед бол ойр ойрхон бас усанд орох шаардлага үүсдэг тийм бэлэг орхитон орчин одоо цус гожид хаад мэдээж эвгүй санагддаг. Тийм учраас бэлэг эрхтэнгээ сайхан хуурай тийм угааж болно, шүршүүрт орж болно. За мөн дээрээс нь хитрхи байруу чиг татгаар хувцсыг бас өмсөхгүй байх шаардлагатай. За сарын тэмдэгтэй холбоотой бас дэлхийн нийтэд янз бүрийн одоо ойлголтууд байдгийн байна. За тэрний юу гэхээр одоо нөгөө сарын тэмдэг одоо ирэх нь одоо тийм муу ярч гэдэг юм уу тийм ухар шүршгийн юмнууд маш их одоо бас дэлхийн нийтэд байдаг. Харьцангуй манай Монголд бол бас харьцангуй гайгүй шүү дээ тийм. За тэгтэл бас одоо сарын тэмдэгний ирсэн хүүхдийг шоглох тийм зүйлүүд бас олон нийтийн газруудаар сургуулиудад бол байдаг. За дээрээс нь одоо нөгөө сарын тэмдэг ирсэн үедээ мэдлэгүй охтууд одоо явж байгаад өмнөд нь нэвтрэх тэрнээсээ болоод одоо сандалнууд нь мухаа болох тэгээ өмнөд нь мухаа болох эдгээр зүйлүүдийг харсан одоо хөвгүүд охтууд шоолох ийм зүйлүүд байдаг учраас
олон нийт энэ дээр одоо тусалж дэмжиж явах хэрэгтэй. За мөн дээрээс нь одоо хоорондоо тий сарын тэмдгийн талаар ярилцдаг. Сарын тэмдэг гэдэг бол хэвийн процедур гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар сарын тэмдэг ирэх үед одоо эмэгтэй хүний бие махбодод маш их дааврын өөрчлөлтүүд явагдчихдаг учраас сэтгэл санаа болоод бие физиологийн үед маш их өөрчлөлтөнд орж идэг учраас эргэн тойрных нь хүмүүс дэмжиж явах хэрэгтэй тий. Ядчил одоо ингээд би одоо ээж хүний хувьд одоо сарын тэмдэг ирэх үед октоудтай ингээд туслахыг хүсдэг. За тэрний юу юм бэ гэхээр сарын тэмдэг гэдэг бол одоо хэвийн процедур. За сарын тэмдэг үед одоо дотоочндоо тий төрсөйгэндээ энэ одоо урт туузан энэ ариун цэврийн хэрэглэлийг хийгээд наадаг шүү тий. Наадгаа ингээд мухаа болохоор нь дүүрээ цус гоожоод дүүрчгээр нь 2-4 цаг тутам миний охин солиорой тий. За тэгээд нотын салфетгаар арчаад бэлэг хэрэгтэнгээ сайхан цэвэрлээрээ. За эсвэл одоо тий усгал усаар ингээд бэлэг хэрэгтэнгээ угаагаарай. За мэдээж энэ бол цустай харьцаж байгаа учраас бохир байгаа. Тийм учраас гараа маш сайн угааж байгаарай. Унсаа авч байгаарай тий. За тэгээ сарын тэмдэг 9 өдрөө тэмдэглэж байгаарай, дууссан өдрөө тэмдэглэж байгаарай, дараагийн 9 өдрөө тэмдэглээд тэгээд хоорондох өдрүүдийг тооллоод би сарын тэмдгийн хэдэн миний сарын тэмдэг хэд хоногийн мөчлөгтэй энэ хоног үргэлжилдэг юм тийм ээ. Анх би хэдэн настайдаа сарын тэмдэг гэдэг зүйлтэй танилцсан. Энэ талаараа бүх охтууд эмэгтэйчүүд ер нь мэддэг, мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Дээрээс нь сургууль дээрээ боловсрал одоо олж авах хэрэгтэй. Өөртөө бас зөв сурвалжаас мэдээлэл авч сурах хэрэгтэй гэж боддог. За мөн дээрээс нь одоо гадуур одоо энэ шоолж байгаа үйл явцыг бол эвдэх хэрэгтэй. Тэгээ энэ бол одоо сарын тэмдэг гэдэг зүйл бол эерэг зүйл юм аа. Тэгээ тэр хүн одоо амьдралд бэлтгэж байгаа буюу охтууд тэ эмэгтэй хүн болж хуурж байна. Тэгээ өндгөн эс ялгарч байна. Ингэснээрээ энэ хүн хүүхэд төрүүлэх боломжтой болж байгаа юм байна гэдэг анхны тохиол. Тийм учраас энэ бол одоо гадаад улс оронд бол эсэргээрээ сарын тэмдэг ирсэн анхны өдөр нь баг аав ээж нь баярлдаг тий. Миний охин ингээд сарын тэмдэг ирж байна гэдэг ингээд бүр баярлж тэмдэглэдэг байхгүй. За зарим улс оронд бол одоо энийг бол тий баг бурхны хараал энэ бол одоо муухай зүйл гэж одоо бас ярьдгийм байна. Тэгэхээр энэ талаар бас эерэг сөрөг ойлголтуудыг бас мэддэг байх хэрэгтэй. За тэгээ ариун цэврийн бүтээгдэхүүний хүртээмж бас хязгаарлагдмал байдаг. За энэ дээр болоо тий эцэг их асран хамгаалагч багш нар за мөн дээрээс нь хүрээлж байгаа хүмүүс ч гэсэн туслах нь зөв байдаг. За юу вэ гэхээр одоо ариун цэврийн хэрэглэл байхгүйгээс авч мэдэхгүй хэрэгжилж мэдэхгүйгээс маш олон охтууд тийм ээ зүгээр одоо хүн чихэд явдаг ч юм уу, нойлын цас чихэд явдаг ч юм уу, иймэрхүү одоо тий зүйлүүд бас асар их тохиолддог байгаа гадуур. Тийм учраас тий ядчил охтуудаа ариун цэврийн хэрэгслийг аваад бэлдэх тий. За ариун цэврийн хэрэгслийг санаа зовхгүйгээр дэлгүүрээс худалдан авч сургах. За энэ л одоо эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж байгаа нэг процедур байдаг. Тэгэхээр та бүхэн маань бас өөрийнхөө сарын тэмдэгтэй холбоотой асуултуудыг за магадгүй бас охтуудтайгаа тий сарын тэмдэг хэр ирж байна вэ, ямар өнгөтэй ирж байна вэ тий. За сарын тэмдэг ирэх үед өвдөлтөй ирж байна уу, яаж ийн вэ гэдгийг нээлттэй ээж аавдаа хамгийн гол нь одоо дотныхоо ээж аавдаа л маш сайн ярьж авах хэрэгтэй. За зарим өндөр өсвөр насны хүмүүс бол өөрийнхөө одоо найз нөхдөд түлхүү ярьдаг. Энэ зүйлүүд бас байд юм байна. Тэгээд одоо бас гадуур бас нэг охтын яралтай тусламжийн хайрцаг гэдэг юм хөрхөн бас төслүүд явж идэг тий. Одоо ариун цэврийн хэрэгслээ яралтай гэнт хэрэг болох үед одоо авч хэрэгжилчээд буцаагаад ариун цэврийн хэрэглэлүүд хийдэг тийм юмнуудыг бас сургуулиуд дээр бас охтын яралтай тусламжийн хайрцаг гэд бас ажиллаулдаг болсон нь бас саашаалтай юм аа. Тэгээд охтуудтай хэлгээд тий сарын тэмдэг гэдэг зүйлийг бас эргээр ойлгож тэрний үед эрүүл хавгаа зөв хангаж тий улмаар одоо тохиолдож байгаа бэрхшээл санаа зовхгүйгээр мэрэгжлийн хэмжээс асууж агаарай, тодруулж агаарай гэж хэлмээр санагдаж байна. Олон нийтийн сүлжээнд өөрийнхөө өвчний талаар мэдээлэл өгөхгүйгээр зөвхөн өөрийнхөө VIP эмчээсээ онлайнаар харин харилцаад асуух бас боломж өгдөг шүү гэж хэлмээр байна. За цаашлаа та бүхэндээ бас өвгдийн эрүүл ахуй гэдэг ингээд гоё хичээлүүдийг
оруулаад явах болно. Тэгээ та нартай тэрэнд нь баярлалаа. Эрүүл энхийг хүсье. Мянга мянга охтууд одоо тэгээ өөрийнхөө сарын тэмдгийн эрүүл ахуйг зөв сайхан сахидаг болоосай. За мэдээж сахигт нь бас нөлөөлдөг эцэг эхчүүд, охтууд, эмэгтэйчүүд бас мянга мянгаараа байгаасай гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа.